Энэ удаагийн эхний түүх Магагами-сама. За тэгээд энэ дэр нэмэлт мэдээлэл оруулах хэрэгтэй байх. Магагами-сама гэдээ би орчуулж явахдаа ерөнхийдөө анх нэрийг хараад л би шууд энэ одоо уулын савдаг юм уу? Элсүүд бурхан юм уу гэж бодсон. Ягаад гэвэл ардаас нь сама гэдэг хүндэтгэлийн хэлбэр авчихсан байсан учраас тэгж бодсон. За тэгээд Магагами-сама гэдэг нэлээд хайгаад энэ юу нэг яадаг бурхан юм бол гэдгийг нь судлаад үзэхэд Японы энэ өөрийнх нь шашин дунд аюул нэг сонирхолтой юм байдаг нь маш олон бурхантай. За тэгээд зарим бурхад нь бүр ингээд ямар ч ном, зохиол, одоо түүх, сударт үлдээгүй мөртлөө ингээ гараад ирчихсэн. Тэгээ эргэн тойрных хүмүүс ч одоо шүтээд зан үйл хийгээд явдаг. Бүр сүм бариад өгсөн байх жишээний тийм явдал байдаг. Энэ Магагами-сама гэдэг бурхан нь болохоор ерөөд тэдний одоо нэг хэсэг л гэж би ойлгосон. Энэ нэр нь яг хаанаас гарч ирсэн юм бэ гэдээ хайгаад үзсэн. За тэгээд энэ нэр нь яг ямар утгатай юм бэ? Хаанаас гарч ирсэн юм бэ гэдээ хайгаад үзсэн. Магаши гэдэг үгнээс гарч ирсэн юм байлээ. Магаши гэдэг үг нь ямар утгатай юм бэ гэхээр ерөнхийдөө азгүйтэл за тэгээ муу ёр худлаа зүйлийг өнөө үнэн болгож харагдуулдаг гэдэг тийм утгатай үгнээс гарч ирсэн юм байлээ. Бүр одоо илүү тодорхой мэдээлэл авах гэж хайсан ч гэсэн яг үндэ байгаагүй ямар ч нэг тийм юм байдаг болсон. Тэг үнэн худлаа бас мэддэгддэггүй. Тийм бурхан байд юм байлээ. За ингээд түүхэнд орцгоё. Манай эмээ уулын дунд байх жижиг тосгонд амьдардаг байлаа. Тэр ууланд яг л будчихсан юм шиг нэмэн ногоон өнгийн үзэсгэлэн цөөрөн байхч тийш хүүхд очих хориотой байв. Би яаж ч асуусан томчууд тийш очих нь байдгаа зүглэж чирэггүй гэхээс өрөм хэлдэггүй юм. Ганц юм хэлсэн нь хэрвээ хүүхэд очих юм бол эргэж ирдэггүй. Учир нь цөөрөм хөлгүй гэсэн юм. Гэхдээ хүүхдэл бол хүүхэдчүүдээ мэдмээр хармаар байгаа юм аа үзэж харж байж санаа намар. Миний үнэхээр тэнд очиж үзмээр байгаа шалтгаан нь томчууд тэнд очиж үзсэн болоод л тэр нуур хөлтэй юу хөлгүй юу гэдгийг мэдээд байгаа гэж бодсных байлаа. Ахлах сургуульд орсныхон дараа би тосгондоо эргэж ирээд баба хамт тоглодог байсан Таро, Жиро, Ханакотой уулзсан юм. Таро, Ханако хоёр ихэр, харин Жиро тэдний үеэл юм. Бид уулзаад нөгөө л цөөрмийн талаар ярилцсан. Тэнд үнэхээр л хөлгүй цөөрөн байдаг юм бол айл хэдийн цөөрмийг бүгэлжгэж болдоггүй юм уу? Тэнд үнэхээр л цөөрөн байдаг ч юм уу дөө гихчлэн ярилцаж эцэст нь бид тийш очиж үзэхэр болцгоосон юм. Бид тосгоноос өглөө эрт хөдлөлөө. Бидний явах уул маань тийм ч том биш учраас төөрсөн ч ориг гэхэд замаа олчхоор байв. Бид бүгд ахлах сургуульд орсон байсан ба Жиро бүр жуудуугаар хичээлээд 2 жил өнгөрсөн байлаа. Жиро хэрвээ баава мэтэ амтан гарч ирвэл би хамгаалнаа гихчлэн тоглоно. Бид бааваг дийлэх аргагүй мэдэж байсан ч ягаад ч юм түүнийг ингэж ярих нь биднийг багц гисэн тайвшруулж байлаа. Бид өдрийн 3 хүртэл алхаад өнөөх нуурыг олсон юм. Эргэн тойрон хүн суулгасан уу гэмээр юм уу? Маш шигүү модтой бүүгүүд тун сонирхол байна. Нуурын эргэн тойронд нэг ч амтны мөр байхгүй байв. Ханако хамгийн урдаас хөөх энд нөгөө нуур чинь үнэхээр байна. Гэхдээ ямар эвгүй юм бэ гэж билээ. Ханако маш иршүүд охин байлаа. Түүний ардаас явсан 3 эрэгтэй аль хэдийн найж байхад тэр хогт айсан шинжгүй байв. Ханако моддын зай завсраар шууд л ороод явчихв. Бид ч дагав. Нуурыг анх харахад яг дэлхийн дүүрөө аялсан гэдэг кино санаанд орж ирлээ. Нуур үнэхээр миний төсөөлж байснаас цэвэрхэн бөгөөд үзэсгэлэнтэй. Тэгсэн хэдий ч эргэн тойронд ургасан модноос болж бүүдгэр гунигтай харагдана. Тэр дундаас хамгийн эвгүй харагдах нь хаягдсан хуучин модон амбар байсан юм. Амбар гэж хэлэхэд арай урт байсан ч амбар л гээ да. Бид ярьсныхаа дагуу нуурын уснаас бэлдэж ирсэн савнда авцгаав. Өнөөхөн амбар биднийг тавгуутуулсан хിവэр байв. Хуучирч муудан тоос дортогтой дарагдан байх ууг амбар айн шулам амьдарч байсан юм уу гэмээр бараантанд дүнхий. Гинэт Жиро би тэр дотор байгаа шулмыг авч шиднэ гэд өнөөх амбарлуугүй. Бид ч дагав. Гинэт Таро би л наадах руу ч н орохгүй шүү гэж зогсчихв. Таро
Орох гээд л байгаа юм бол Жиро Ханако та хоёр л ор. Өмнө бит хоёр эндээ үлдэнэ гэв. Тэр дунд би л таг дуугүй зогсон. Үнэндээ би үхтлээ айж байсан ч үнэхээр тэр амбар руу ормоор байлаа. Таро ганцаараа гин үлдэх нь онцгүй байсан болохоор би үлдэхэр болж орно гэсэн хоёр мөн гараад адлалсаар ороод явчих. Би цөөрмийн ирэх зүх Тарогийн дэргэд суун. Чи яагаад орохгүй гэсэн юм бэ? Айсан юм уу гэж асуувал Таро. Тийм ээ. Би айс учраас орохгүй гэсэн юм. Тэгвэл нөгөө хоёр орох нь зөв үү гэж би зөрүүлэн асуухад Таро. Хана үргэлж намаагаад үзэж дээрлэхдэг. Харин Жиро амнаас цаашгүй юм байж үргэлж том дуугарна. Тэр хоёр хоёулаа намайг цохиж дээрлэхдэг учраас би хоёуланд нь дургу. Ер нь тэр муу хоёр үхнүү байна уу? Надад хамаагүй. Үхвэл үхчил байна үз. Миний өмнөөс Магагами Сама тэрнийг алаад өгөх болно. Энэ онцгүй ярианаас миний анхаарлыг татсан зүйл бол Магагами байлаа. Магагами сан гэж тосхны ямар ч хүүхэд мэддгүй байсанд би Магагами Сама гэж юу юм бэ гэвэл Таро. Түүний талаар Козушиме надад ярьж өгсөн юм. Учир нь би тэр муу хоёроос ухаантай учраас. Тэр хоёр авралгүй тэнэг учраас ухах ёстой. Магагами Сама миний өмнөөс тэднийг алаад өгөх учиртай гэв. Энэ зөвхөд загнасан байдлаас илт харааж баймут болоод ирэв. Таро. Үмэ, чи надад дандаа тусалдаг байсан учраас би чамд тусланаа. Гэд инээгээд өвдгөө төврээд суучихв. Өвдгөө төврөн сууж байснаа толгоогоо маш ивгүй над руу эргүүлснэ. Бас л өргөжлүүлэн инээ. Тэр галзуурчээ. Энэ инээд тэрний байгаа байдлыг харсан би айн өнөөх амбар руу Ханако Жиро хоёр руу гүйлээ. Миний гүхийг харсан Таро. Эндээ үлдээ. Тэр хоёр аль эдийн өнгөрсөн гэд ахаад л нөгөө хүмүүн бусан инээ дээр инээ. Энэ бүхэн зүгээр л маш аимшигтай байлаа. Би байдаг чадлаар өнөөх амбар руу гүйн орвол амбар дотроос юмны илжирч муудсан. Бас ямар нэг юм түлэгдэн шатаж байгаа юм шиг үнэр үнэртэн. Би цааш орон өнөө хоёроо хайвал харанхуй буулангаас энийг чимээ гар. Ахаад л нөгөө инээд. Ханако Жиро хоёр шалан дээр сууж байла. Тэр хоёр яг л Таротой адилхан инээж. Бурхан минь юу болоод байна. Би зочин эргэж харуул агаарт. Хоёр цав цагаанууд намайг цоош өртөн харагдахад би цочин хойш ханаа налан унав. Харин хаана юу гэх нь мэдэгдэхгүй наалдамхаа шингэн зүйлээр бүрхэгдсэн байлаа. Зогтох гэсэн чинь намайг харах хоёр цагаануудаас болж хөдөлж чадсангүй. Өнөөх нүдийг харахгүй гэж баруун тийш харвал Тарогийн толгой цонхны цаанаас цухаж байхыг харав. Таро. Би чамд оройтсон гэж хэлээ бидстэй. Гэт дахиад л өнөөх аимшигтай инээ дээр инээж эхлэхдээ зэрэгцэн Ханако Жироч бас инээ. Би тэслэхүй нүдээ найдалгүй лээ. Нус нөлөөсөндөө холилдон гүсэр би үд дунд уулнаас бууж ирсэн юм. Орой болж байгаа гэж бодсон ч үгүй бэ. Тосгонд ирэхэд би Таро, Ханако хоёрын өвөтөд харчих. Тэд намайг хараад гүйн яриад "Үнэ чи яачих вэ? Зүгээр үү?" гэснэ. Та нар тийш оччихжээ. Очихсан байх шүү дээ гэхэд би болсон бүх юмаа тэднэрт хэлв. Би сайн ярьж чаддгүй хилээ хитэд хазаадчав. Тэр болсон бүх юмыг сонсоод намайг тэврээд "Одоо зүгээр дээ. Чи зүгээр аврагдсан өмнө чи аврагдсан" гэхээс өрөм хэлсэнгүй. Надад яагаад би гэж яагаад өөрийн ач нарын талаар асуухгүй байгаа юм бэ гэсэн асуулт л байлаа. Гинэт би надад наалцсан өнөөх сонин наалдамхаа зүйлийг санан өвөөг түлхэн холдуулан харуул өнөөх зүйл яг л майнат шиг. Цагаанч дундаа харуу улаан ямар нэг юмтай байлаа. Нэмжлэхэд тэр маш өмхий байсан. Энэ хүртэл би маш сайн санаж байлаа. Сэрээд арахад гэртээ шолон дээр хөвтөж байв. Хөдлөх гэсэн ч чадахгүй, ярих гэсэн ч хоолой гарсангүй. Иргэн тойрноо харахад бидний эцэгчүүд бүгд цугласан байв. Тэдний дундаас Тарогийн имээ ирээд миний баруун нүд рүү харав. Би ч баруун нүд рүү харлаа. Гинэт ягаад ч юм би зүгээр болчихов. Бүгд баярлан хөөрөлдөж эхэллээ. Би учрыг нь ойлгосонгүй. Тэдний үр хүүхдүүд өгсөн амьж мэдэгдэхгүй байгаа шүү дээ. Би нөгөө эдийн талаар асуухад тэд зүгээр. Тэд нар огт уул руу яваагүй шүү дээ. Чи ганцаараа л уул руу явсан. Гэхэн тэр. Би үнэхээр юу ч ойлгосонгүй. Хэд хоногийн дараа би хот руу гэрлүүгөө буцахаар болсонд
босгоныхон бүгд намайг гаргаж өгөхөөр ирсэн ч Ханако, Жиро, Таруугаар л ирсэнгүй. Энэ явдлаас хойш бид огт уулзалдаагүй, холбооч бариагүй. Сүүлд зураг сонсохноо тэд бүгд ирүүл их Токиод ажиллаж амьдарч байгаа сурагт болцсон. Би амралт болгоноор тосон руу буцдагч намайг өнөөх цөөрмөг асах бүр тийм зөрөн байхгүй. Жиг ганцаар уул руу яваад айсан модалд эргэж ирсэн гэхээс өөр юу ч хэлдэггүй юм. Дараагийн түүх хаягдсан метроны буудалд хонсно. Энэ явдал надад хэдэн жилийн өмнө тохиолдсон юм. Би 18 насны төрсөн өдрөөрөө өөртөө тусгай тасалбар авч аялахаар болов. X Island гэх газар руу явсан бөгөөд тийшээ явах метронд суусан байлаа. Аль хэдийн орой болсон байсан тул би очих газрынхаа ойр хавьд байх интернет кафед хонох бодолтой байсан юм. Метрогоор нилээд явсны эцэст би ямар нэгэн зүйл буруу байгааг анзаарсан юм. Учир нь юу вэ гэвэл метро маань явах зүгийн эсрэг зүг рүү явж байв. Сандарсан би шууд л огл харин буучих. Гэхдээ энэ шийдвэр маань асуудлыг бүр ч хөндрүүлж орхив. Би хинч юуж байхгүй хаягдсан нэгэн метроны буудал буучихсан байлаа. Буудлын цагийн хуваарийг харвал юу ч байсангүй. Эргэн тойрноо харвал будааны талбаанаас өөр юу ч үгүй байлаа. Энэ үнэхээр алслагдсан хөдөө байсан тул замын гэрэлж байхгүй байсанд би эндээ хонохоор боллоо. Энэ миний хамгийн анхны гадаа хонолт байсан болохоор санаа зовж бас их айж байсан да. Гэвч надад өөр арга байхгүй байсан тул зориглоод унтахаар болсон юм. Нам унтаж орхиж. Хамгийн сонин нь намайг өглөөс ирэхэд намайг тойроод дүүрэн шавартай гутлын мөр гарсан байсан. Нэгч биш нилээд хэдэн хүн шөнийн зур шалгасан бодолтой байж үлээ. Одоо ч гэсэн би тэнд яг юу болсон юм бэ гэж боддог. Дараагийн түүх төмөр замын хажуудах хуучин байр. Уг явдал 20 жилийн өмнө манай ээжийн найзынхан дүүд болсон юм. Найзынхан дүүд ганцаараа амьдрахаар болж төмөр замын хажуудах хуучны байрыг түрээслэх болжээ. Тэрээр дуу чимээнд ач холбогдол өгөөгүй хөдөөний суурин учраас галт тэрэг цөөхөн явдагт байлаа. Байранд орсноос хэд хоногийн дараа шүн унтаж байгаад хайрган дээр хэн нэгэн алхах хөлийн чимээнээр сэрчв. Хөлийн чимээ байшингийн гадаа гарч байсанд нэг тоосонгүй. Ажил ихтэй ядарч байсан тул шууд л буцаад унтаадаг. Хэд хоногийн дараа ахад л өнөө чимээнээр сэрчв. Сайн сонсох нэ, энэ бол хөлийн чимээ биш. Ямар нэгэн юмыг хайрган дээгүр чирэх чимээ байлаа. Сонирхсондоо хөшгөнийхэн завсраар харуул тал бийгүй ирэхдээ гараараа биеэ чирэн тойрон мөлхөх нь харагдав. Ийм зүйлийг харсан залуу айж шоконд орсондоо шууд л хөнжилдөө шурахчих. Гэтэл ахад л өнөх чимээ. Гэхдээ уг чимээ гэрийнхэн гадаа биш, гэрийнхэн дотроо сонсогдож байсан. Тэсэлгүй хөнжлөөхөн завсраар харуул тал биеийн тасарсан хөгшин ир түн рүү гараа сунган хүүтнэр инээн мөлхөн. Тэр хөнжилдөө орж нуугдгаас өөр арга байсангүй. Ашигч өглөө болохтой зэрэгцэн өнөх чимэж алга бол. Ээжийн найзынхан дүү тэр байранда 2 жил амьдраад гарсан гэсэн бөгөөд сүүлд өнөх байшинд очиж үзвэл эзгүй хаягдсан байжээ. Харин өнөх өвгний сүнс гэвэл тэр үнэхээр өмнө нь энэ суурьнд амьдарч байсан хүн бөгөөд зөнөх өвчнөөсөө болж галт тэргэн дайруулж нас барсан байжээ.